Одон дор суух тавтай морил бий бол хөтлөгчийн хот. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бизнес судлаач Бат Эрдэнэ бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэх яваатай MMS компани болон Одон дор сувгийн алтан гишүүд ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дор сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107-аас долгионы Одон дор хажуугаар хүрч байна. За өдрийн мэнд батайхаа. Өдрийн мэнд. За өмнөх дугаар дээр хоёул Легогийн талаар ярьж байгаа дутуу үлдээсэн байгаа тийм. Тэгсэн. За өнөөдөр үргэлжлэн явах юм байна. За өмнөх дугаар дээр бид төлөвлөлт буюу төлөвлөлт гэдэг чинь энгийнээр жижиг алхмуудын дараалал гэж ярьсан тийм ээ. Нэг утгаараа болохоор зорилго олон жижиг зорилтуудаас бүрддэгээс гэж ярьдаг. Тэгэхээр энэ энгийнээр бол Лего яг энэ дарааллуудыг маш зөв төлөвлөх арга барилыг бүр хүүхэд наснд нь тогтоогоод өгчдөг байх нэ. За гэхдээ аливаа төлөвлөгөөг маш зөв дараалуулсан ч гэсэн тэр нь туйлын зөв гэсэн үг бас биш. Тэгэхээр биднээс амьдралд тохиолддгоор бол одоо ингэндээ тэгэндээ гэд ингээд хүн мэдээж амьдралын зорилготой хүн юу ч төлөвлөж иж болно. Гэхдээ тэр төлөвлөгөө зүрхлэр асуудал үүсдэг. Тэр асуудлыг биднээс болохоор нөгөө асуудал шийдвэрлэх буюу problem solving гэдэг тийм. Тэгвэл тэр асуудал шийдвэрлэх чинь Лего дээрээ буюу хамгийн энгийнээр ойлгох юм бол нөгөө дарааллууд алдагдсан байгаа. Дарааллуудаа буруу төлөвлөсөн байх үедээ тэрийг зөв дараалалд оруулчаал гэдэг чадвар байхгүй. Асуудлыг шийдвэрлэх чадвар нь. Тэгэхээр өнөөдрийн сэдв бол үргэлжлээд тэр асуудал шийдэх алгоритм тархинд яаж явагдаад идэх юм бэ гэдгийг тэр нь Леготой яаж уялдаад байгаа юм бэ гэдгээс үргэлжлүүлье. За тэгэхээр хүний тархинд асуудал шийддэг үйл явц юу нь яаж явагдаад байдیں۔ Тэ бид хэд дотроо асуудал шийдэн гингүүт айгүй хүнд даалгавар аваад иддэг тэ. Гэтэл ердөөсөө цаана ямар алгоритм ажиллаж байгаагүй л тухайн асуудал гарлаа гэдгээ эхлээд тодорхойлно. Юу буруу болцсон юм? Юу зөрчив миний төлөвлөгөөнөөс? Тэгэхээр define хэсэг буюу тэр асуудлаа тодорхойлох, онцлох хэсэг эхлээ явчихж байгаа. За энэ дээр Лего дээр яач юм гэхлээрээ тарахгүй штэ. Гэдгээ тарих шууд мэдчихнэ. Тэгээ буцаага суглаад авлаа. Асуудлаас гарчлаа. Ердөөсөө юм ингээм байхгүй. Энэ нь нөгөө бүр анхдагч амтны хэрэгцээ гэдэг шиг ердөөсөө энийгээ нөгөө бид дээр ярьдаг шүү дээ. Нөгөө нейронууд хоорондоо энэ арга барил суралцах гэдэг дадал зуршлуулах гэдэг. Дараагийнх нь нэгэнтээ тарахгүй байгаа юм чи яах вэ? Өөр блокийг аваад тохируулж үзнэ. Тэ? Яах вэ? Энэний өмнө тохируулж үсгээс өмнө өөр блок аавна гэдэг үйлдэл ихлэ хийгдэн штэ. Тэрийг generate гэдэг. Одоо ингээд тэ өөр блок авах нэг степ явах юм байна. За өөр блок аваад хийж байгаа үйл явцыг тест тэ. Шинэ хувилбар турших. Тэ. Туршаа үзлээ. Энэ болохгүй бол 3 дахь, энэ болохгүй бол 4 дахь байгаа л юм. Гэтэ энэ дээр бидэд учиргүй ямар олон асуудал гарч ийна яана энэ гэж шаналдаг билүү? Үгүй байгаа ч тэ. 100 ч удаа авч хийсэн хамаагүй бидэдийн тарих юу гэвэл аваад хийчихнэ. Ингээд 100 удаа аваад хийгээд сурчхлаар хүний тарих цаанаа ямар зуршил үлдэж байна гэхээр ямар ч асуудал гарсан би даваал гардаг гэдэг юмыг хийгээд сурж байгаа процесс цаанаа явагдаад байгаа. Дараагийнх нь авч хийлээ таарахгүй байна гэдэг мэдээлэл авна штэ. Тэгэхээр ердөөсөө энгийнээр харах юм бол таарахгүй байна гэдэг мэдлээ. Дөгөө солих юм байна. Хоёрдугаар команд орж ирлээ. Солиод үзлээ. Сольсон таарсан уу? Таараг бол дахиад гэд ингээл өвдчихэж байгаа байхгүй. Ингээд энэ нь хэр олон лүпт нь төдий чинээ нөгөө дадал зуршил тархинд үүсэж байгаа гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр бидэд бас яг энэ энгийнээр нь яг ойлгож чадсан уугүй юу хүмүүс болгоно гэдэг чинь нөгөө хүүхэд байхдаа алтхаас бүвэ гэд байгаа чинь тархиас сэргэг байгаа дээр зүв байгаа дээр нь одоо цагаан цас байгаа дээр нь энэ дадал зуршлыг сайн алдах онох гэдэг юм бас айхгүй болоо сурчгаал гэдэг гээл үг нь хэлээд байгаа юм байна. За тэгэхээр саяны дөрвөн алхам явагдаад байгаа. Биднээсийн одоо бодоод байгаараа асуудал шийдвэрлэнэ гэдэг энэ аргачлал нь ерөөс дөрвөн л алхамтай. Асуудлаа тодорхойллоо. Мэдээж энэ болохгүй байсан өмнөх хувилбар болохгүй байсан юм байна шүү дээ. Би буруу замаар явж ирсэн байж гэдэг юм уу те. Энийгээ тодорхойллоо. Өөр ямар арга явж болох вэ тэгвэл хоёрдугаар аргыг буюу опшн сонголтыг хоёр дахь нь хийлээ. Гурав дахь нь тэр сонголтоо туршиж үзлээ. Тэгэхээр туршиж үзсэн сонголт маань таарч гэнэ үгүй юу гэдэг энэ дөрвөн л алхмыг тархиндаа
байнгын давталтайгаар хийгээд байгаа юм байна. Лего тоглож байгаа хөхт. Энэ нь ирээдүйд problem solving pipeline буюу одоо за энэс хойш pipeline гэж авчи хоёлаа. Нейронуудын нөгөө зузаан судас муц гэж яриха болий те pipeline үүсгэж байгаа юм байна. Ингээ pipeline үүсгэчихлээр энэ нь өөрөө байгалийн ийм туршлагатай буюу асуудал шийдвэрлэдэг энэ туршлагыг тархиндаа бий болгочихж байгаа байхгүй. За мөн түнчлэн түрүүн дээр нөгөө юу гэж ярьсан та нямба байдал гэж ярьсан те. Энэ нямба байдал тархинд юу болоод байна гэхээр энийг болохоор импульс контрол гэдэг юм байна. За савлгаатай. Одоо хүмүүс ярьдаг чинь ингээд нэг юм нямба биш те одоо савлгаатай л гэж ярьдаг да одоо за. Тэгэхээр тэрийг юу цаана юу логодоор явагдаад нэг гэхээр блоко угсрахта саяны таарсан таараагүй яаж мэдээд байгаа. Тий. Яг ингээд амсрын тааруулаад юм уу нүднүүдийн шүднүүдийн тааруулаад таарлаа гэж үзнэ үстэй. Тий. Энэнд анхаарал төвлөрөл нэлээд байгааз. Тий нямба байдал. Дараа нь бит хоёрхан блокийн хооронд хийх гээд байгаа ш. Бүр томоор нь байшин барьж ингэж бодъё л талайгаар. Тий. Тэгэхээр тэр миний хийх гээд таавалах гээд ийм цүл цал байх нь том системд нэлийн байшин барьж байгаа байшинда аюул учруулчвал яах вэ? Би нямба байхаас аргагүй байхгүй юу? Нөгөө даал үрдэгтэй адилхан ингээ бүр өндөрс тусмаа улам нямба байдал сайжирна. Илүү төвлөрнө. Гарын чичиргээ хүртэл амьсгалаа хүртэл тохируулна. Энэ дадал зуршилч нь өөрийнхөө хянах чадварыг цаараа өгчдөг. Тэгэхээр өөрийнхөө энэ хянах удирддаг энэ аргыг хэсэг болохоор ACC буюу anterior cingulate cortex тархины хэсэг удирддаг юм. Энэ хэсгийн хөгжил сайн хүмүүс ирээдүйд том болохоор яах вэ гэхээр одоо сэтгэл хөдлөлөө барих тийм ээ өөрийгөө удирдах одоо буруу зам руу оруулахгүй байх ч гэдэг юм уу те энэ өөрийгөө хянах удирдах энэ чадвар маш өндөртэй болт юм. Энэ болохоор тархины урд талын бор гадрах буюу танин мэдхгүй сэтгэл хөдлөлийн хөдлөл одоо хөдөлгөөний үйл ажиллагааг нэгтгэдэг тархинд байрладаг, тархины хэсэгт байрладаг юм байна энэ хэсэг. За энэ хэсэг нэлээд зузаараа тийм үү одоо юу гэдэг альтран нэлээд эксгэн л байна л да. Тэгэхээр энэ хэсгээ зөв өдөрдөж сурсан хүн ирээдүйд аливаа зүйлд ингээ сатаараал хүүхчигтэй хүүхдүүд одоо ер нь тэр нь хөгжөөгүй байдаг учраас том үнүүд бодвол харьцангуй нэг юм хийжсэйг даалгавар хийгээ суужлаа л да төвлөрч чадахгүй тий. Тэгэл нэг чихэр жим саргалаг гүйчих юм эсвэл нэг юм дурангууд ясаа ээжээ гэдэг ч юм ингээ гүйчихэж байгаа чинь энэ хэсэг угаасаа хөгжөөгүй байгаа насан дээр байгаа байхгүй. Тэгвэл энийгээр хөгжүүлэхгүй бол нөгөө бас л ярьжсэн. Энэ хөгжөөгүй том хүмүүс бас байгаад байгаа байхгүй. Айгу хэцүү те. Манай найзал бодогдоод байна л. Ингээд явцдаг те. Тэгэхээр энэ өөрөө энэ хэсэг буюу энэ ACC хэсэг чинь анхаарлыг тогтвортой хадгалах, анхаар төвлөө хадгалах сатаарл байхгүй те. Энд тентхийн нөгөө сэтгэл ингээд савлаал заримдаа хит баясаал, заримдаа хит гутраад байдаг. Энэ зүйлийг хяндаг. Энэ бол одоо том хүмүүст айгу байдаг нийтлэг үзэгдэлтэй. Энийг бас харж байгаа. Дараа нь аливаа алдаа гаргахлаар гутраад засахгүй өрхөхгүй. Буюу одоо нөгөө түрүү чин засаа сурцсан шүү дээ. Алдаа гарлаа бүтлгүй юм аа гэл. Одоо жишээл том хүнийх төр амьдрал дээр биднээс жишээ аваад ярил л да. Нэг блок хийгээд үзлээ шүү дээ, 2 блок. Тэгсэн чинь шүдэн зөрсөн. Тэгэнгүүт л очиргүй сэтгэлээ унаал газар хаяал те. Эсвэл бүр хан руу шидээл. Гэд ингээд идэг лөө. Үгүй шүү дээ, бид бас аваад хийждэг байхгүй. Гэтэл яг энэтэй ч адилхан амьдрал дээр гарч байгаа саад бэрхшээл энэ тархин энэ нь сайн хөгжсөн байх юм бол ийм л энгийн байх энэ дадал зуршлыг л олж авах гэдэг. Тийм байна. Тийм. Тэгэд энэ төвлөрд явна те. Дээрх үйл явцуудын дунд хүмүүс аливаа зүйлийг ийм алхамтайгаар хийгээ сурж байгаа. Зөв тэгээ алхамаараа яагаад алхамаар зөв хийж байгаа гэвэл энэний дараа тэр гэдгийг цэгцтэй хийж эхэлж штэ тий. Энэний үр дүнд юу болоод байна гэхээр тархин дотор multi step thinking буюу олон алхам сэтгэлгээг хөгжүүлж байгаа. Олон алхам сэтгэлгээ. За тэгвэл олон алхам сэтгэлгээ нь ганц алхмаар үсрээд гарах биш. Баг багаар явдаг гэдэг энэ логик сэтгэлгээ нь бүр өөрийн зуршил болчих штэ. Зуршил болчих юм бол хүн
шантаршгүй тууштай байдалтай болж эхэлдэг юм л да. Тууштай байдал гэдэг юу вэ гэвэл миний одоогийн алхаж байгаа энэ хөрсөн үр дүн. За мөнгө цуглуулъя гэж бодлоо л да. Сая төгрөг цуглуулах гад өдөрт 1000 төгрөг цуглуулъя. 1000 өдрийн дараа сая төгрөг болно гэдгээ би ирээдүгөө төлөвлөөд харж байгаа. Зорилго тавигдсан тий. Тэгээд 1000 нь хийгээ явж байгаа. Гэхдээ үгүй тийм 1000 гарна. Тэнгүүд 100,000 дээр хөрөнгөт эн чинь сая биш шүү дээ гэж биднээс замаас нь шантрах уу? Шантрахгүй байхгүй. Тэгэхээр энэ юг харж ингүүл тэгээд энийг ингэж явж байгаа хүнийг хөндлөнгийн өөр хүн харахлаараа энэ ямар тууштай юм бэ? Мөнгө цуглуулаад ах юм. Тэгээд энэ хизээ сая болох юм бол доо. Тэ? Нэг л сая болохгүй юмны төлөө өдөр болгоныг танигтэл 1000 төгрөг цуглуулаад явах юм. Гэхдээ гэдэг нь нөгөө 3 дахь читгэд бол маш тууштай хүн бол цагдаж байгаа байхгүй. Тийм байна. Тийм багаз. Тэгэхээр энэ цаанаа юу ажиллаад байгааг гэвэл тэр multi step thinking гэдэг тархил ажиллаад байгаа гэсэн үг. Ерөөсөө шантрахгүй шүү дээ. Би одоо энийг сая өрхөө өөрөө мэдчихэж байгаа. Хүнд заавал тэрийг батлаад би юм зоригтой гэдэг хэлээд байх албагүй. Тэгээд харин тэрэндээ тогтвортойгоор 1000 төгрөг өдөр болгон хадгалаад байлаа гэж бодоход энэ нь өөрөө энийг хадгалах чадварыг нь multi step thinking гэдэг тархины хэсэг барьж идэг байна. За ингээд тууштай байх гэдгийн цаана тархинд юу явж ийн гэвэл тухайн хүний multi step thinking хэсэг маш сайн хөгжилтэй. Алхмаар явж байгаа юм шүү дээ. Очих жоо газараа тодорхой байгаад байж гин тий. Одоо харин тэдх алхам дээр явж гинэ. За энийг хүний алхмаараа шишээ аваад үзье. Хэдүүлээ алхаад дэлгүүр орох боллоо. Дэлгүүр орох жоо тодорхой хэд алхахыг тоолдоггүй ч гэсэн бид тэрэндээ саан зовдөг лөө. Дэлгүүр орох жоохтой ингээд жоох алхаал явж илаа шүү дээ. Замынхан тулд оронготой ёо би сая хэд алхах ба хэдэн төгрөгийн энерги гаргачваа тий. Одоо цаашдаа хэдэн метр алхах вэ гэдэг бодоод байдаг үстэй. Зүгээр л цаашаа алхдаг тий. Яг энэ тууштай байгаа хүн өөртөө ийм амар байгаа гэсэн үг. Ийм амар датцсан байна. Датцсан байгаа гэсэн. За тэгвэл тууштай байх төвчээртэй байх гэж хоёр юм бас өөр байна. За тууштай байх бол саяных ярьцтай. Тэгвэл төвчээртэй байхыг нь болохоор sustained attention буюу фокусаа удаан барих гэдэг юм. Тархины нэг мод бол ажиллаж идэг юм. Жишээл. Энэ болохоор түрүүний гүйцэтгэлийн тархины нийт томоороо гүйцэтгэх энэ тархины нэг чухал хэсэг. Sustained attention гэдэг нь анхаарлаа тасралтгүйгээр барих чадвар гэж орчуулагдаж байгаа. За энэ лего тоглох үеэр жишээ авчаа. Зорилго тодорхой. Яаж угсрах аргачлал нь тодорхой. Тэ. Фидбек буюу нөхцөл байдлын үр дүн төр дорой гардаг. Ийм зүйлд хүн сатардаг юм байна л да. Хүний тарих. Нэг пазл эхлээд дуусгасан бол учиргүй одоо хөөе ёстой ажлын цаг болчлаа гэдэг юм уу те тэгдэггүй юм бол одоо юу гэдгийг хүн ингээл пазла хийгээл лего угсраал байж идэг юм байна. Гинт болчихгүй юм байна. Тэгэхээр энэ болчихгүй нэг хийгээд бариад авсан зүйлээ тууштай үгүй төвчээртэйгээр одоо нэг суусан суудал дээр ингээд ажиллаа дуусгаад маргааш гэж алгуурлалгүйгээр дуусгах чаддаг зүйлийг нь болохоор төвчээр гэдэг юм байна. За энэ нь болохоор төвчээрийг хүн ингээд гүрийгээд идэх юм байна л да. Одоо бидний энэ арга барил суугаагүй хүн юу гэж ойлгодог гэхээр нөгөө тань энэ яг энэ саяны юмэг нөгөө юу тань мэдээг байгаа штэ. Тарих когнитив хийгээг байгаа. Тэгэхээр хүн огт мэдэхгүй зүйлээ юу гэж өөрөө төсөөлдөг вэ гэхээр бүр амар болохгүй байгаа хэцүү зүйлийг ингэж одоо те нэг утсыг одоо ингэ барих гэж ойлгод юм байна. Үгүй хэрв хөвчсөн тохиолдолд юу гэвэл тарих өөрөө эсрэгээрээ тэрийг алдуулахгүй нэг фокусаа бариа сурцсан хүний тохиолдолд тэр хүн амар төвчээртэй ингэ хүчээр цагаа харж байгаа л минутаа бариал ингээл хичээлээ хийгээд байгаа зүйл биш юм байна л да. Тэр хүн хөндлөнгийн хүний нүдээр хэцүү хагдаад байгаа болов эсвэл төсөөллөөр хэцүү бодогдоод байгаа боловч тарих юу хийж байгааг үл чамайг өөрийнхөө харж байгаа мэдэхгүй цаг ямар хэд болж байгааг мэдэхгүй нөгөө зүйлийг хаард гарах гал бодож байгаа гэсэн үг. Тийм үе байдаг те. Хэдэн цаг болж байгааг мэдэхгүй дуртай киногоо үзсэн байж идэг. Хэдэн цаг болж байгаагаа мэдэхгүй нэг мэдсэн чинь тэдгүр хуудсан дээр намын тэдгүр хуудсан дээр явж идэг шүү дээ. Нэг харахад харин өстө орой болчлаа хөө хоолоо өдрөөч гэдэг юм ээж аав нэг дуудаж идэг тийм үү. Тэгэхээр энэ өөрөө яг энэ төвчээртэй байдал бол тархинд бол тийм хэцүү зүйл биш юм байна. Гол нь дадал зуршил суугаагүй хүн суусан хүн л гэж байт юм байна. За тэгвэл энэ мэдрэхүй болон төвлөрийн энэ системүүд нь түрүүчийн хүмүүсийн том хүмүүсийн үе дээр одоо яа давхсаж орж ирж байгаа юм бэ? Тийм биз? За
яг түрүүчийн дурдээд өнгөрцөн энэ default mode network буюу хүмүүсийн саяны тэр дотоод өөрөө өөртөө яриад тэгсэн бол яахсан бол ингэсэн бол яасан бол те өчтөр шал балаач юм найзуудынхаа дунд хэлчүүдээ гэх нэг баах юм энүүд одоо бодлоо л доо те яг тэгвэ эсвэл яагаад тэгсэнгүй вэ ч гэдэг юм уу те тэртээ тэргүй энэ өөрөөсөө шалтгааллахгүй байгаа зүйлийг энэ легогийн үед огт байдаггүй буюу энэ DMN мод унтарсан нөхцөл гэж үздэг юм байна л да. Тэ. Одоо өчтөр ингээ өгсөрчихгүй яав дамаа гэдэг нэг бод юм уу боддгүй юм мэд те. За тэгэд өнгөрснийгөө бодохгүй гэж байгаа. Элдв санаа зовнил байхгүй. Энийг би буруу өгсөрснаар амар том өрөнд унахгүй. Хин нэг маань өвдөхгүй. Тэ нэр төрд маань халдахгүй. Одоо хүмүүсийн тэр нэг шанал зовлууд энд огт байхгүй. Тэ. Тэгээ ирээдүйд би энэ юм өгсөрч чадахгүй бол нэр яанаас тэ ичгүртэй энэ гэж ирээдүйд хийд юм санаа зовлууд огт байхгүй. Тэгэхээр энэ яг энэ утгаараа болохоор DM унтарсан төлөв гэж үздэг юм байна. За энэ унтарсан төлөвт хамгийн хурдан оруулж байгаа айгүй олон зүйлүүдийг жишсэн байгаа. Нөгөө бясалгал тэ энүүдийг тэ. Гэтэл яг энэ лего тоглоом пазлууд бас орж байгаа эднүүд бүгдэнд ороод байгаа шүү. Легог яга онцлоод гэхэл хамгийн хурдан энэ төлөвт аваачиж байгаа аваачснараа лего шалгарчаад байгаа юм байна л да. Тэгээ өнөөдөр лего сонгож авцсан байж байгаа тэ. За тэгвэл энэ DMN нөхцөлийн нөгөө талд нь ямар нөхцөл модуль тархинд ажиллаж идэм бэ гэхээр task positive network TPN гэдэг модуль ажиллаж юм байна. За энэ модуль хэдийн нөхцөлд ямар нөгөө нөхцөл байдалд гээд биелсэн тохиолдолд нөхцөл биелсэн тохиолдолд ажилдаг вэ гэхээр бодит ажиллбар байх хэвээр төсөөлөл юм биш. Бодит ажиллбар байх хэвээр гартаа бариад яг хийн би бодит гэдгээ мэдэрнэ. Дараа нь энэ зорилго нь маш тодорхой байх хэвээр. Амар алсан юм биш. Партаар нь угсраад энийг яг клик гэд тэр битсэн байгаа. Таг гэж угсрагдаад ингээд дугарч шаа штэ. Яг энийг нэг таск гэж үзэж байгаа байхгүй. Таг гэж яваад байна. Энийг маш тодорхой. Энээс өөр тодорхой зүйл байгаль дээр байдаггүй юм байл. Ийм богино хугацааны тодорхой зорилт байгаль дээр байх даг хэцүү те. Тэгэд энийг энэ модулыг ажилуул идэвхжүүлчихдэг. Тэгээ энэ идэвхжүүлснээр энийг болохоор унтрах буюу яг шинжлэх ухааны хэлэнд болохоор DMN suppression гэж нэрлэдэг юм байна. За suppression гэж хэлдэг юм байна шүү. За тэгвэл энийг задлан нарийн харуулбал тэгвэл энэ унтрах нөхцөл дотор юу яваг бас нөхцлүүд биелнэ. Тархиныг одоо би алгоритмаараа гэрээд байгаас нэг нөхцөл биелэхийн тулд ийм нөхцөл хангагдсан байх хэвээр, ийм нөхцөл хангагдсан байх хэвээр. Энэ хоёр нь and or гэдэг одоо нэг програмчлалын хэлтэй амар адилхан яваад байгаа тархитай. Эсвэл ба б гэдээ явдаггүй, ба болон or not гэдэг and гэж явдаг те. Яг энэ нөхцлүүд л тархин дандаа ягдаад байгаа. Маш ижгээр. За тэгвэл ямар нөхцөл бүрдсэн байх вэ? Хараа болон хөдөлгөөн зэрэг үүссэн нөхцөл. Зэрэг хийгдэж байгаа нөхцөл. Дараагийнх нь амжилт болон алдааны хариу нь тэр дороо мэдэгдэг нөхцөл. Нөгөө таахгүй ярьсан тий. Яаралтай фидбек гэдэг. Дараагийнх нь энэний дараагийн миний хийсний дараагийн ажил нь бэлэн. Би хийчихэд 50-гутаа за дараагийн зорилго юу вэ гэж огт боддгоо юм байна. Хийгээл клик гэхэд дараагийн алхам тодорхой. Тийм ээ. Энийг нөгөө бас нэг ярьж байсан шүү дээ. Монголчууд Солонгост очиод ажил хийхлээр яад юм гэж. Яагаад юм сайн болчтой. За. Тэрэн дээр яг хэд хэдэн нөхцөл байсан л да. Нэг нь яг энэтэй төстэй харагдсан. Юу хийх яах нь зааварчлах нь маш тодорхой гэдэг байгаа байхгүй. Бас тэр тийм байж магадгүй шүү. Тэгээд тэр ажлыг хийсний дараах шагналт нь өдөртөө яг л тодорхой цайлна. Үр дүн шууд мэдэгддэг тийм. За энэ нь давтагдаад тахлаар бас карьерийн өсөлт нь бас тодорхой. Тэгэхээр хүн ингээл нэг Монголд байдаг шиг цаг хийдүүлэх ямар ч албагүй. Төртөө дөрөв тэр тоогоор явж байгаа учраас бушуухан шиг тэр тоогоо л хийгээд бай. Тийм шүү. Гүйцэтгэлээ гаргаад л ай. Тэ? Тэгэд энэ гүйцэтгэл гарсаар байгаад яах нь мэдхгүй болохоор одоо ингээд би 100 хийгээд энх бат 10-ыг хийгэнгүүтээ ми дарга болох юм уу гэсэн дими хазгаа юм огт болохгүй. Яг адилхан шударга өрсөлдөж байгаа учраас. Нөгөө талаас би 2-3 жилийн дараа байрны мөнгө хийгээл буцна гэдгийг мэдж байгаа учраас
Гэхдээ тэнд өтө алгуурлаад байх ямар хэрэг байна. Стресстэй байх ямар хэрэг байна те. Цаг нөхцөгөөд байх ямар ч хэрэг байхгүй. Хий дими айц давтах хэрэггүй. Ингээл ажиллаж байгаа байхгүй. Тэр нь бас дахиад хөндлөнгийн нүдээр харахаар энэ үгүй эн чинь Монголдоос залхуур авддаг байсан нөхөр чинь энд яасан сайн ажиллаж байна гэдэг чинь хөндлөнгийн нүдээр хаадаг байхгүй. Цаад хүн бүх юм тодорхой болчиход байгаа байхгүй. Яг энэ зүйлийг маш бага давталтайгаар ямар ч хүүхэд, ямар ч насны одоо ямар ч хүүсийн, ямар ч ухааны цар хүрээтэй хүүхэд байсан гэсэн бүр ингээд микро төвшөнд нь дадал зуршлах тогтчихж байгаа. Тийм байна. За хоёул ивент тэтгэгчээ танилцуулаад. За тэгээ. Тэгээд үргэлжлэе. За дэлхийн дуулаа нэвтрүүлгийг маань ногоон ирээдүйг хөгжүүлэх яваатай MMS компани ивент тэтгэж байгаа. За MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. За нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг. За мэрэгжлийн хамт олон байгаа. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. За зөвхөн цахилгаан гэлтгүүн уул уурхайн бүтээгдэхүүнүүд бас эднийх бас судалдаалдаг юм байна. За мэдээж эднийх ногоон ирээдүйг хөгжүүлэх гэдэг одоо ийм өрөөтэй шүү дээ. Тэгэхээр уул уурхай ашиглахгүй байна гэж юу байх. Ашиглахтаа бас ямар тоног төхөөрөмжөөр яаж ашиглах юм. За ашигласныхаа дараа яах юм гэдэг ийм мэдчлэн энэ бүгд дээр санаа зовоод энэ бүгдтэйг одоо шийдэх ийм одоо юунууд бүтээгдэхүүнүүдэд оруулж ирдэг болов уу гэж бас бодож байна. За цахилгааныхыг бол хоёлаа мэдэн шүү дээ. Genco Solax Power гэдэг зэрэг одоо ийм хятадын маш тийм алдартай дэлхийд нэлээд тийм нэр хүндтэй дээгүүрх тийм тэргүүлэх тийм үйлдвэрүүдтэй хамтарч ажилладаг. Тэрний одоо бүтээгдэхүүнүүдийг Монголд оруулж ирээд одоо хэрэглэгчдэд санал болгодог ийм газар байгаа шүү. За бүтээгдэхүүнүүдийг очиж үзхийг хүсвэл Нисхийн тойргийн урд MMS Green Building гэдэг байшин байж байгаа. Тэнцээ очиод 21-р зууны 22-р зууны байшинг үзэнгээ бас тэтгэр бүтээгдэхүүнүүдийн давхар үзэх ийм боломжтой байгаа. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр саяны энэ айдас төгсвөл DMN гэдэг модыг унтраах гэдэг нь нөгөө медитейшн хийх хинтер дээр те энэ зорилготой. Яагаад ийм зорилгын дагуу ингэх гээд байна гэхлээр түрүүн ярьсан айдас дотоод төгшөр сэтгэл санааны тайвшралтай фокусыг өнзгөрүүлэх гээд янз бүрийн зүйлүүд байгаа даа. Тэгвэл энэ идэвхжүүлснээр зөв бодлын зөв flow state induction гэдэг байгаа. Тархиныхаа үйл ажиллагааг зөв урсгалд оруулах гэдэг юм байна. Зөв урсгалд. Илүү дутуу нэг шал хэрэггүй өөрийнхөө угаас чадахгүй зүйлийн төлөө санаа зовох мох болоо өөрийнхөө чаддаг зүйл дээр л харин санаа зовно гэдэг өгнүүд байдаг те. Яг энэ урсгалд оруулах гэдэг юм байна. За энэ урсгалд ороод ирэхлээр өөрийнхөө чаддаг зүйлийг өөрөө бардмаар, итгэлтэйгээр, алхамаар төлөвлөөж чадсан хүн юу үсэх вэ гэвэл одоо нөгөө бидний байн хүсэж идэх хүүхдүүдтэй бий болгомоор өөртөө бий болгомоор шинж тэмдэг буюу өөртөө итгэх итгэлийг үсдэг юм. Би чадсан шүү дээ, тэ. Дэг, үе чадчихлаа. Тийм. Бид бас хүүхдүүдэд хэлдэг, тэ. Нэг 2 блок дэг гэд нийлүүлэхэд нь яаж урамшуулдаг вүлээ, тэ. Өө миний хүү чадчихлаа шүү дээ, тэ. Тэгээ энэ чинь тархинд маш том урамыг өгдөг юм байна. Урамыг өгчдөг өөртөө. За тэгвэл заавал хүнээс нэг урам хайх гадаах, магтуулах гадаах шаардлагагүй. Лего өөрөө өөрийгөө урамшуул авчиж байгаа. Тэгээд энэ урамшууллын системийн одоо цангаа өлөн гэх юм уу да. Тэ хүмүүс хүнээр магтуулаа сурцсан хүмүүс дараа нэг тэрийгэ хүсэж идэх нөгөө 3 дахьчин магтаал шагналыг хүсэж идэх. Гэтэл Лего тэрхгүй өөрийнхөө урамшлыг өгөөд өөртөө тэр чинээгээр итгэлтэй болоод би заавал тэр магтаалыг инх батаас сонсоод байх шаардлагагүй уустай. Тэрнээс сонсох шаардлагагүй би төвчин гэдэг ах гүрийгэд байх шаардлагагүй. Гэхдээ ерөөсөө тэр өөр хүний магтаал анханасаа тэр нөгөө зөв урсгалд байгаа юм дээр хэрэггүй болчихж байгаа байхгүй. Тэрнээс хэрэгтэйг ингээд төвчээд байгаа зүйл бас биш. Тийм ээ. Тэгэхээр энд юг харуулад нэхлээр нөгөө тийм зөв юунд орцсон өөртөө ихтэй хүн болвол хүний юу гэж бодох нь хамаагүй тий. Тэгээд гол зүйлдээ л төвлөрнө үстэй нэг саяны тэр бус гай болоод байгаа бүх юм ингээ хаачлаа гэж бодъё л да. Тим хүн ганцаараа сууж ивэл юу хийх вэ тий. Өндөр төвлөрлөө л авна. Тэгэд цаг хугацааны мэдээж үед бол энэ цаг хугацааны мэдрэмж арилна буюу би төвчээд байгаа зүйл биш. Тэ? Гинтийн одоо
зүйл байхгүй. Энийг төсөөлөх юм бол чи орчлон төрөөс ганцаараа байна гэж бодъё. Анханасаа ганцаараа байсан хүн. Тэгэх юм бол хоёр дэгчөөс магтаал хүсэх шаардлага хүсэх гэдгийг анханасаа мэдэхгүй. Тийм шүү дээ. Хоёр дэгч хүн хөөе хай тэгээ чи ингээ чи яана ийнэ гэж өөрийнхөө эрх ашигын төлөө чамаг одоо чиний бодлыг дистракт хийхгүй тий. Дараа нь болохоор нэгэнтээ ганцаараа байгаа юм бол юундаа яарах юм, цаг хугацааны мэдрэмж байхгүй гол юм аа л хийн. Тий. Дуртай үедээ унтаад дуртай үедээ идээд гол юм аа л хийн. Тэгэхээр энэний үр дүнд нь тэр бүтээлч байдлыг л бий болчиход байгаа. Тэрнээс би бүтээлч хүн гэдэг байгаа биш. Аяанда тийм хүнээс чинь бүтээл гарч таараа. Тэрийг дахиад хоёр дахь хүн харахлаараа бүтээлч хүн байна гэж хараад байгаа байхгүй. Нөгөө хүн өөрийгөө бүтээлч гэд нэрлээчгүй байж байгаа. Тийм байгааз. За ингээхээр түрүүний яриад байсан нөгөө бүтээлч хүн бий болчлоо шүү дээ. За энэ бүтээлч хүн бүтээлээс бас урам авмаар шүү дээ. За энэ урам авах буюу энэ аз жаргалын даавар гэнэ допамин гэдэг тийм. За допамин болохоор бас хоёр гормоор ажилд юм байна. Аюултай допамин байж болно тийм. Хүнд хэрэгтэй допамин байж болно. За аюултай гэдэг нь юу гэсэн үг вэ? Огцом энэ фейз гэдэг байгаа байхгүй юу? Нэг юм юу ч импульс тохиошигтэй өндөр огцом. Тэгээд огцом авсан допамин яах вэ гэхээр буцаад огцом амар унана. Тэр үе сэтгэл готрол ордог. Хит аз жаргал руу хит сэтгэл готрол. Энэ болохоор хүсэл тачаалыг ийм юмыг болохоор яаж юм гэхээр буцаад ирж авах гэж оролдож штэ. Авах гэж оролдохоор хитрхи хэр доошлсон байна. Төдий чинээ бүр айхтар донтож орж ирнэ. Одоо хар тамхиныхаа төлөө хүмүүний ам игүүтгэхээс буцахгүй болно гэдэг нь юу гэсэн үг вэ? Төдий чинээ бүр амар догширч ин гэсэн үг. За ингэж авсан допамин буцаад яг төдий чинээ унах буюу энэ савлгаа тархинд улам их хэрнэ. Энэ өөрөө маш буруу энэ фейз мод гэдэг байгаа. Энэ айгүй буруу мод юм аа л да. Гэтэл тоник мод гэдэг байгаа. Тогтвортой, савлалт багтай, төвлөрөлттэй. Гэхдээ зүгээр нэг юм машин шиг биш. Багаар ингээд тий эдсэн буюу энийг байгалийн амьд ингээд доктортой хоолж явах хэрэгтэй юм байна л да. Тэгвэл хамгийн удаан оршин тогтоод байт юм байна. Гинтийн хооллолт ингээд ер нь хүний насыг их багасгад юм биш үү? Амьтны. Арслан их гоё идчихэл гэдэг чтэй хонь мань бүтэн залгичаад байна. Тэг яг өмшиг наслахгүй байгаа тий. Тэгэхээр энэ юу болохоор илүү нөгөө түрүүний буруу допаминыг ханаас авдаг гэхээр одоо гейминг одоо юу суглаа интерес сошиал машлаасаас авдаг гинэ. Сошиалос хүмүүс авдаг болсон. Тэгээ биднээс ярьдаг ч ингээд одоо нэг 10 лайк л авдаг хүн байвал 10 лайк аваад зөв юм бичиж явж идэм байл та. Скинд 1000 лайк авдаг болол 100,000 лайк авдаг болоод эхлэнгүүт энэ допамин өссөн. Яг түрүүчийн мод хит доош орлоо шүү дээ. Тэнгүүт өндөр допамин авахын тулд бүр нүцгэллээ гэдэг рүү ингээд ороод эхэлдэг. Үр ихгүй. Тэгэхээр энэ цаана юу болж идэнгүүл чи тэр допамин гэдэг бодисонтой өөрөө хордоод байгаа байхгүй. Хордоод ухаангүй болоод тэгээ одоо бүр алиа салбатаа шиг болж нөгөө харилцагчийн хүчээр хэрэглэгчийн нөгөө хандлтыг авахын тулд бүр алиа салбатаа болж сүлдээ дуусаад байгаа. Тэ? Гэтэл тогтвортойгоор багаар 10 байж 11 болоод 12 болоод 13 болоо явлаа гэж бодлоо нэг хүн. Тэгж жагаад 1000 хүрсэн хүн хизээж нүцгэн шалдан гүйхгүй юм байна л да. Алиатахгүй юм байна л да, тэ. Тэгэхээр энэ тоник мод буюу багаар ингэж агсан допамин хүнд нөгөө зөв урмыг өгж өөртөө итгэлийг улам сайн нэмэгдүүлт юм байна. За дараагийнх нь болохоор за одоо саяны зөв сайн юм чинь ингээд хийгээд байгаа нь давталт яваад байгаа зү. Нэг 1000 төгрөгөөр сая төгрөг болох нь 1000 удаа 1000 төгрөг хийсэн биз дээ. Төрөчийн шинээр. Тэгвэл энэ зөв допамин чинь яг энэний балансыг хамгийн сайн барьдаг нь саяны легогоор бол яг энэ юм байна. 1000-1000-аар л хийгээд байгаа. Нэг л юм байна. Тэрнээс сурчлаа гингүүтээ нэг блок дээр 2-3-ыг зэрэг атгаад ингэд нялах гэж оролдох юм бол энэ хэцүү тийм үү? Энийг хүүхэд байхдаа 0-4 насны тийм үү 2-7 наснда сурцсан хүүхэд дараа нь нөгөө лотерейнд хамаг мөнгөө тавиад нэг 1000 төгрөг хугацаанд бооцоон тавиад хожлоо гэж бодъё. Тэнгүүт ихэнх хүмүүс яадаг лээ. Хожж болсон юм чинь саяг тавих гэдэг. Саяг тавиад хожингууд за байраа зарчих гэдэг шнэг тий. За энэ бол юг харуулж ийн гэхээр эсрэг нь нэг блокийн араас нэг блок л байх хэвээр. Нэг блок л байх хэвээр. Нэг блок л байх хэвээр гэдгийг анханаас team pipeline толгоонд нүсэг байгаа байхгүй. Тий. Хүй чадчихлаа. Тэгвэл бүгдийг гээд нэг атгаад чадах чинээр атгаж арзаасан блок атгаж жагаад яа тавалах гэж харахгүй байхгүй. Тий. Тийм багаз.
Тэгэхээр энийг багаас нь бүр сургачдаг байх нэ. Тэр хүн энийг жишээл сурцсан хүн хизээч бүр томоор нь гинт гэж баг бодохгүй юм байна л да. Ийм пайплайнтай хүн. Яг гэвэл тэр хүн ухаантайдаа бодоод байгаа юм биш. Тэрний боддог пайплайн тим алгоритмаар оруулж идэх байгаа байхгүй. Тийм багаз. За ингээд зөв дадал зуршил суучихсан. Түүрнийхээ үр шимийг хүртчихсэн. Түүндээ баярлаж түүнээс хаад жаргал мэдэрсэн хүн би өөрөө хийж чаднаа гэдэг урт хугацааны ийм дадал зуршилтай болдог. Би хийж чаднаа гэдэг чинь нөгөө бүтээх эрх чөлөөтэй хүн гэж тодорхойлогдсон юм байна. За хийхгүй тэр хүний шийдвэрлэлтэй. Гэхдээ тэр хүн юм хийвэл одоо бүр сайн хийх нь л дээ. Тийм багаз. Тэгэхээр энэ сайн хийх, тэрийгэ чаддаг байх, тэрэндээ анализ хийж чаддаг байх, алдаа дутал гарвал тэрнийхээ асуудлыг шийддэг байх хүн чинь л бүтээгч болчихж байгаа юм байна л да. За одоо тэнгууд надад яг энэ дээр нөгөө Илон Маск яагаад юунаас ч айхгүй бүр тэнэг зөрөгтэй байдیں гэдэг чинь яг энийг ингээд дүрцэгтэй байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэ? Тэгээ тэнэг зөрөгтэй биш юм байл да. Тэр хүний угаас арга барил нь тэр. Энэ хүн ядардгүй юм уу гэж хүмүүс гайхдаг шүү дээ. Одоо боль зогсч болдггүй юм байх та. Одоо нэг сайхан далаа гэдэг амарч болдоггүй юм уу гэх тэ. Энэ хүний зүгээр л өдөр тутамдаа бид хэдийн цагаа уудаг, бизнесдэг гэдэг шиг юм дадал зуршил болчиход байгаа байхгүй. Тарихных нь болчихгийнх нь юм байж байгаа. Тэгэхээр бид тэр хүн бүр ингээд бүр ууггүй ингээ өөх гээд ажиллаад байгаа юм шиг харагдаад байгаа боловч тэр хүний хувьд бол зүгээр л байгаа байхгүй. Зүгээр байж байгаа л тэр. Тэгэхээр чаддаг бол энэ имийг л олоод авчмаар байгаас тэ. За тэгвэл энэний цааталт яг юу болд юм? Тархины нөгөө алгоритмууд нь. Ямар нэгэн үйлдэл, акшн үр дүн гаргаж яадаг. Action outcome. Тэ. За тэгвэл энэ outcome цаана явах гэвэл би юу хийх гэж байна вэ? Intention би хийлээ. Action надад ийм үр дүн гарлаа бол outcome. Эдгээрийн одоо уялдаа холбоо тасалдчихдаг. Хин хүнд. Одоо ажил хийж байгаад үр дүнг нь үзэхгүй хайждаг. Эсвэл юу хийж байгаагаа мэдэхгүй хийдэг. Гэдэг ч юм уу ингээд энэ гурав цогцоороо байж чаддгүй юм байна. Тэ? А Лего дээр бол яг энэ гурыг нь хангаад түрүүний ярьсан ийм зуршилд суулгачаар юмны ард гардаг хүн гэдэг нэг яриад байдаг шүү дээ. Тэ. Юмны ард яста баттай гардаг. Нэг юм бариад авахаараа дуусгах жил салдаг гэдэг чинь энэ арга барилыг сурцсан хүмүүс байгаа юм. Тэгэхгүй болохоор л сатаар залгуулчихад байгаа хүмүүс чинь амьдралд өчнө баялаг, өчнө юм гарч ирнэ те. Заавал одоо тоглоом кинога боли хүнд аюул ослол гарч ирж болно шүү дээ. Сатарах зөндөө юм гарч ирнэ. Тэгэхээр энийг хийдэг зүйлийг нь бол agency гэдэг бөгөөд тархин дотор хяналт, control, competence, autonomy гэж гурван зүйл хөгжиж идэм байна. Control буюу нөхцөл байдлаа өдөрдөж чадна. Өөрөөс шалтгаалс нөхцөл байдлаа ямар нэгэн сандралгүй, дутуу ухаангүй, дутуу дулмаг биш яг хянаж чадна гэсэн үг. Дараагийнх нь энэ зүйлд би ямар арга хэмжээ авах вэ юу? Тэр чадамж боломжуудын нөхцөл байдлаа шийдвэрлэж чадна. Түрүүний ярьсан шүү дээ. Чадчихлаа. За ингээд нөхцөл байдлаа өөрөө тодорхойлоод өөрөө асуудлаа шийдсэн хүн чинь яасан гэсэн үг вэ? Би даасан байдал хөгждөг юм байна. Би даасан байдал. Цуллаг. За тэр нь Лего дээр яаж ингэвэл хүүхдээр төсөөлөв буцаад хойлоод ярахад хүүхд тухайн Лего ямар байшин барих юм эсвэл гүүр барих юм уу эсвэл далийн мөрөж хамаагүй тэр хүүхдийн сэтгхүйд юу барих гэсэн баригдаж байгаа учраас тэр хүн зорилгоо биелүүлчихлээ гэсэн үг байхгүй бидэнд муу харагдаж болно пазл буруу хөвлөсөн байж болно тий гэхдээ тухайн хүүхдийн хувьд яг хий гэсэн бүхнээ хийчихэж байгаа нь өөрөө маш том итгэлийг би барьж чадлаа би юмны ард гарч чадлаа гэдгийг итгэлийг 100% өгч байгаа тэгэхээр тэр тоглоомнуудаа ч алга болцсон дутуу мутуу тоглоом биш болвол хүүхэдд тэр өөрт нь байгаа өөрийнх нь юм гарт нь 100% гарт нь байна гэдэг юм мэдрэмжийг өгчдөг. Тэгээ таамс бодоод үзээрэй. Нөгөө бүх зүйлийг гарт нь байна гэж бодсон хүн өөртөө ихтэй болд юм аа л та. Тэ? Тэгэхээр энэ гарт нь байна гэдгийн тулд гартаа байгаа зүйлээ тоолох хэрэгтэй болно. Детальбараар. 100 ширхтээ пасс байлаа. 100гуулаа байвал бүтэн нэг юм болно гэдгийг тарих мэддэг болсон байж байгааз. Тэгэхээр надад юу хэрэгтэй юм бэ? Би энэ асуудлыг шийдэхин тулд надад ямар нөхцөл байдал одоо зүйлсүүд хэрэгтэй вэ гэдгийг хянч чаддаг болно. Нэгжүүд гэсэн үг. Нэгжүүд нь нийлээд нэг бүхэл болохоор юу болох гэж байгааг бас мэдж байгаа. За одоо энийг базаж ярих гэж байгаа шүү. За тэр нь юу вэ гэвэл нөгөө
хамгийн одоо энийг болохоор нэрээр болохоор mini world mastery гэдэг байгаа. Өөрийн ертөнцийн эзэн За. гэж байгаа байхгүй. Тэгээд энийг өөрийн ертөнцийн эзэн гэдгийг гоё үгээр болгочод байгаа боловч одоо сүүлийн үед яригддаг болсон системийн сэтгэлгээ гэж нэг юм яриад шүү дээ. Системийн сэтгэлгээ гэж энийг цайны бүх зүйл миний өнөөдөр part 1 2 дээр яриад нэгийг ч дутаахгүй яриад албаар нэгийг ч дутаахгүй цагаа товчлохгүйгээр ярьж цагаа сунгасан гол зорилго энэ байгаа. Аливаа цуллаг зүйл нэгж бүхнээс бүрдэнэ. Одоо манай физикийнхэн бүгд аливаа зүйл ингээд онгорхоо цорхоо тухайн огшин гэж байдаггүй мэн л да тий. Огт оргүй байж болно гэд нэрлдэг боловч дотор нь заашгүй нэг харанхуй материал чиглэл байдаг гэдэг шиг аливаа зүйл ийм цуллаг зүйл юм байна. Бүтэн. За лего тэгвэл яг юм. Үрдэн тий. Систем бүтнээр. За тэгэхээр лего тоглохоор яадаг бол системийг томоор нэг харна. Гэхдээ томоор хит томоор харж ийн гэдэг деталаа мэддэггүй ш. Деталь бүрийнхаа шүд бүрийг тоош ирэхтэй мэднэ. Өнгөтэй мэднэ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр нэгжээс том руу, томроос одоо юу гэдэг лээ? Ерөнхийгээс деталь руу, деталаас ерөнхий рүү. Энэ хооронд шилжиж чаддаг томоор нь нэг томоор нь харж хурж ирчээд буцаж хурж ирж юмаа хийчээд босч хурж ирж хараад буцаж юмаа деталь дээр ажиллаад байгаа хүн байлаа гэхэд энийг сэтгэлгээмийн системийн сэтгэлгээ гэж яриад байгаа юм. Тэгэхээр легог тоглосон хүүхдүүд 4-өөс за 2-оос 7 насн дээрээ тэр цагаан цаас байгаа үедээ энэ systems thinking гэдэг арга барилыг сураад авдаг байна. За юугаар нь тодорхойлт аль биесны тодорхойлтоор хэлэх юм бол юмыг бүхлээр нь хараад дотор байгаа нэг хэсгүүдийн харилцан хамаарлаар нь тэгээ биеиндээ нөлөөлж байгаа нөлөөллийн динамикаар нь ойлгож сурахыг системийн сэтгэлгээ гэж хэлнэ гэж байгаа. Тийм бааз. Тэгэхээр лего яадаг болохоор full part awareness гэдэг байгаа. Одоо бүхлээр нь болон хэсэг нэгжүүд ярина гэж. За энэ дотор шууд нэг бүхэл бөөн жижигэн юм шууд нэг бүхэл болохгүй. Тий. За энийг болохоор бүтэн хэсэг нэгж гэж хувааж үзэж байгаа юм байна. Лего яг энийг системтэйгээр хөгждөг. Бүгдийг ингээд одоо айгүй том байшин байлаа гэхэд нэг деталь нь иймхэн байлаа шүү дээ, тийм. Энэ деталаар нь ингээ байсан бас барьцдаг юм байна л да. За дахиад шатан дээр явъя, тийм. Хоёлаа шатаар гарахад 9 давхар руу гарахын тулд алхасаар байгаа 9 давхар гарчдаг юм шат юу н байдаггүй, тийм. 10 шатлахад нэг давхрынхаа талд нь очиод үгүй 2 давхар руугаа алхаад буцаа дахиад 10 шат алхаад 2 давхарт очино. Тэгэхээр энэ part гэхдээ тэр партууд дотроо 10 шиг нэг шаттай. Тэгээд нийтдээ 20 part нийлээд нэг том бүхэл болно гэдгийг яг ойлгуулж байгаа. Тий. Тэгэхээр системийн сэтгэлгээ гэж энийг л хэлт юм байна. Энэ хоёрын хамаарлыг хэлээд байгаа юм байна. За, бүтэн ба хэсгүүдийн хамаарлыг системийн сэтгэлгээ гинэ гэж. Эндээс буюу харилцан нөлөөллийг мэдэрч сурснаар feedback sensitivity буюу шалтгаан үр дагаврын харилцааг одоо ойлгож эхэлнэ. Хүний тарих. Системээр нь сэтгэхий гэж уриалаад байна л да. Системээр нь сэтгэснээр тэгвэл системээр сэтгэчингүүт нь хойлчих юм уу, тэ? Тэгэхээр энэний цаана тэгвэл юуг ялах гээд байгаа юм гэхээр системээр нь сэтгэнэ гэдэг нь энийг сэтгэж сурсны дараа ямар явцтай бол нөгөө биднээс яриад байгаа хариуцлагатай. Би өнөөдөр цагтаа 10 минут тоцорж байгаа нь миний хувьд бол 10 минут тоцорж байгаа байхгүй. Гэтэл манай студид ямар хор нөлөөтэй юм бэ? Буюу миний ирээдүйд маргааш их нөгөөдөр ихш энэ ажлын маань одоо энэ үйл явцын маань ажлын гэх тааш үйл явцын маань тийм зорилгын маань гол талбарт маань хол хохроор учруулчих үедээ гэдэг нэгээс нийтийн эрх ашигыг хүндэлж бодож үздэг буюу нэгжээс том руугаа сэтгэж үздэг энэ сэтгэл сэтгэлгээний үр дүнд хариуцлага маань нэмэгдээд байгаа байхгүй. Тэрээс би хариуцлагатай байна гэдэг дахиад түрүүчийн жишээтэй адилхан. Би хариуцлагатай байх гэж зовоод байгаа юм биш байхгүй юу? Зовоод байгаа биш байгаа зү. Зүгээр л би энийг хийгээл сурцсан. Цагтаа яриад сурцсан. Би хийх ёстой бол хийх ёстой. Тэрээс миний гэрт адил хүн болгон л одоо энэ
машины бөглөнд орж штэ тий. Тэгээ машин бөглөөтэй байла түгжирснээр бол хоцорлоо гэдэг бол бүр инээдтэй жишээ байгаа зү. Би тэртээ тэргүүл энийг хийх ёстой бол тэр машин түгжрэх мөгч яг том системийн хувьд ямар ч хамаагүй байхгүй да. Тэ ирээл хийх ёстой. Тэгвэл энэ хариуцлага ухамсарлах ёстой. Хариуцлагыг цайны хэрснээр тэгвэл энэ үүргээ биелүүлэхийн тулд яах вэ гэхээр урьдчилан нөхцөл байдлыг таамаглаж эхэлнэ. Буюу Легоноос одоо нэг даалгавар өрцөн тоглоом байжгаад голоос нь сугалдаг штэ. Энийг сугалахад хаана ямар даац өгөөд үндсэн системийг нураах вэ гэдгийг би урьдчилан таамаглахгүйгээр яаж зөв одоо блоко сугалах эсвэл чигэж оруулах вэ? Тийм биз? Тэгэхээр би нэг блок харахад нэг блок хийх гээд байгаа юм шиг харагдаж байгаа боловч бүтэн томоор нь харах юм бол тэр том байшинг нураачихгүй байх системээр нь бодож чадчихна гэсэн үг байхгүй юу? Тийм байгааз системээр нь бодож чадна. За энийг ингэ бодож чадахын тулд одоо нөгөө харилцан хамаарлын логик сэтгэлгээ чинь давхар хөгжинэ. Тэ? За ингээд логик сэтгэлгээ хөгжөөд урьдчилж хараад хариуцлага хүлээж сурсан хүн яах вэ гэхээр өөрийнх нь гаргасан шийдвэртэй үнэнч байна. Үнэнч байх юм байна л да. За үгүй тэгэл байлгүй дээ одоо чи боддоо те. Би бүх опшноор нь аль болох өөрийнх нь хийж чадах хэмжээнд бүгдэнд нь үнэнч байсан. Үгүй бодоод урьдчилаад хамагдаад харцсан. Тэгээд системдээ нөлөөлцсөн. Альва нэг үйлдэлээр нөлөөлчихсөн. Тэгвэл тэрэндээ одоо хариуцлагатай байх хэрэгтэй. За энэ гурав бол одоо миний монголчуудыг хүсэж байгаа одоо монголчууд явахтай дэлхийн нийт хүн амын хүсэж байгаа компани эсвэл захирлуудын ажилчдаасаа тийм ээ ээж аавын хүүхдээсээ хүсдэг зүйл мөн үү? Тий. Тэгвэл энийг маш өнөөдрийн битээр ярьснаар маш сайн ойлгуулж чадах зүйл бол энэ лего юм байна. Тэгээд лего бол эцэст нь хэлэхэд энэ бие даасан байдлыг өөртөө ихтэй бие даасан байдлыг сайжруулж чаддаг юм байна. Нөхцөл байдлыг үнэлээд шийдвэр гаргаж чаддаг болдго юм байна тийм ээ. Гэлээгээ шийдвэр нь гээд муухар биш. Шийдвэрээсээ одоо уян хатан буцаж байгаа биш шүү. Шийдвэрээ нөхцөл байдал тааруулан өөрчилж чадах, тэрэн дээр муухарлаад байхгүй чаддаг юм байна. Тэрийг маш хуудастай emergent одоо шийдэж чаддаг юм байна. Гэд эцэст нь дүгнэлэхэд энэ легоор тоглож сүүхэд би өөрөө хийж чадна итгэл. Бүтээдэг хүн. Би бол юм бүтээдэг хүн. Хэрэгэлдэг биш бүтээдэг хүн. Системтэй зохион байгуулж чаддаг хүн. Буюу нөгөө mini world master болцсон гэдгийг насан туршдаа энэ бүтээлч өөртөө ихтэй бидний яриагаар бол хамгийн хариуцлагатай нэг сайн хүүхэд, сайн хүн болж өсдөг юм байна. За ингээд нарийн болгож юугаараа нэвтрүүлгийн гарчиг өгснөөр бид легоор тоглоод байгаа биш юм байна. Бидний бүр тархины эд дис тэр нейронуудын ямар байрлалд орохыг лего шийддэг юм биш үү гэж. Тийм болохоор өнөөдөр лав би ерөөсө гараад лего одоо бүр авах гэж байна. Тэ? Үнэхээр яагаад дараа гэж яагаад маргааг шойшлуулах хэрэгтэй гэж бодлоо. За баярлалаа. Үнэхээр дуртай сэдв гоё ярьлаа. За баярлалаа Батайхаа. Ер нь бол их хүн сэдв байна гэж бодлоо. Усан чинь шинжлэх ухааны болоод хүний тархи яаж ажилтгийг тэр талаар нэлээд судалгаа хийсэн ийм компани байна шүү дээ тийм ээ. Тийм байна. Ер нь лего зүгээр нэг юм эвлүүлээд байгаа хэрэг бас биш юм байна. Тийм ээ. Харин тийм. Өөртөө өөрийгөө бариад байгаа маа шин тий би хүнээ ирээдүйн би хүнээ яг бүр яг тийч. За эсвэл баригдсан байгаа бидэд өөрийгөө зөв болгож засаад байгаа ч юм уу тий. Тийм. Гэхдээ энийг бол хүүхэд байхаас нь яг анх хэлсэн шүү дээ. Цагаан цаасан дээрээс нь ингээд их хөгжүүлчих юм бол илүү сайн. Илүү амар. Аль хэдийн одоо зурагдсан хар болцсон цаасан дээр дахиж зургал хийсэн шүү дээ тийм ээ. Тий. Гэтэ би бол зурх гэж байгаа шүү. За. За та зурчаад тэгээ дараа нь үр дүнгээ хэмжүүлээ. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэх яваатай MMS компани болон Од мөндөр суугийн алтан гишүүд ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Од мөндөр радиогоор хүрсэн. За Батайхаа дараагийн дугаараар олцъя. За баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.